Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйч мөнх байна. За өнөөдөр коронавирус талбар үеийн сэтгэл зүйн хэрхэн хамгаалах вэ гэсэн сэдвээр одоо та бүхэндээ лайв мэдээлэл хүргэж байна. За коронавирус талбар маань дэлхийд дахин цар тахлын хэмжээнд хүрээд нэлээдгүй хугацааг авч байна. За энэ хугацаанд бол Монгол улс бол 2020 оны 3 сарын 10-нд анхны зөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн цагаас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байсан болвол за өнөөдрөөс эхлээд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгцүүлсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд бол айж төгших, сандрах иймэрхүү бүцэгдлүүд бол нэлээдгүй ажиглагдж байна. За энэ маань өөрөө ард иргэд хүнсийг маш ихээр цуглуулах, за яаралтай тусламжийн утаснуудын дуудлагууд маш ихээр нэмэгдэх байдлууд ажиглагдж байна. За тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд бол 1802 гээд сэтгцэн эрүүл мэндийн талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг утас байдаг. За энэ дуудлага маань өнгөрсөн хоногт өчигдрийн байдлаар ердийн байдалтай харьцуулахад 4 дахин дуудлагын байдлууд ихсэн байна. За энэс харахад бол нийт ирж байгаа дуудлагын 90% нь бол коронавирус талбартай холбоотой. Өөрөөр хэлбэл өвдсөн хүмүүстэй ойрын хавтал, дам хавталд орсон байж болзошгүй бид бүхэн хаана хандах вэ гэх мэтчлэн ингээд сандарсан, өмсөн, түгсэн, айсан байдлаар бол хандаж мэдээлэл зөвлөгөө авах байдлууд бол ихсэж байна. За дээрэс нь бол гадуур арт иргэд бол хүнсийг маш ихээр цуглуулж байна гэх мэтчлэн иймэрхүү мэдээлэлүүд бол захын орчинд цацагдж байна. Энэ нөхцөл байдлуудаас харахад бол арт иргэд маань өөрөө мэдээллийн дутагдaltaй мэдээлэл хангалтгүй байгаа учраас ингээд өмнөг сандрах, түгших, айц давтах байдлууд илэрчээж болох юмаа гэдэгт дүр зураг бол харагдаж байна. За тэгэхээр бид бүхэн бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цагаас хойш бол бараг 9-10 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бид бүхэнд маш их туршлага хуримтлагдсан байгаа. Коронавирус халдвараас сэргийлэх гол арга зам маань бол ерөөсөө маска зүүх, гараа маш сайн савандаж угаах. За дээрэс нь олон нийтийн дунд орохгүй зай барих нь хамгийн чухал гэж байгаа. За дээрэс нь энд бүх арга хэмжээг бол эдгээр арга хэмжээ нь бол хамгийн үр дүнтэй гэдгийг эрүүл мэндийн яам, улсын онцгой комиссаас бол маш сайн мэдээлж өгч байгаа, хүн бүрт мессеж өгч байгаа. За эрүүл мэндийн яамны лайв, за дээрэс нь фейсбુક хуудасуудаар гэх мэтчлэн ингээд мэдээлэл зөвлөгөө маш сайн өгч байгаа. Тиймээс ард иргэд аль болох тайван байдлыг эрхэмлэж өөрийн сэтгэл зүйн байдлыг тайван байлгахад анхаарах гол юмнууд нь эдгээр зөвлөгөө мэдээллүүдээ маш сайн дагах, за бүр дадал зуршил, хэвшил болох нь бол хамгийн чухал юм аа. За ард иргэд бол тодорхой хэмжээгээр хариуцлагатай байж маска маш сайн зүүж гин. За магадгүй зарим нэг хүмүүсийн хандлагаас болоод нийгмийн захин орчинд бол сөрөг ташаа мэдээллүүд, худал мэдээллүүд бас маш их явж байна. Тиймээс ард иргэд дор бүрний ухамсартай, хариуцлагатай байж эрүүл мэндийн яам болон улсын онцгой байдал улсын онцгой комиссаас өгж байгаа заавар зөвлөмжүүдийг маш сайн дагах нь чухал юм аа. За эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр коронавирус талбар гарсан цагаас хойш дэлхийн нийтэд энэ чиглэлийн маш олон судалгаанууд хийгдсэн байдаг. За тэгэхээр хятад улсад ихэд хөл хорой анх хаврын баярын үеэр хөл хорой тогтоох үед за Ирак улсад гэх мэтчлээ олон улс оронд хийгдсэн судалгаануудаас харахад хөл хорой тогтоох нь өөрөө ард иргэдийн сэтгэл зүйд маш их төвшлтийг үүсгэж байна гэсэн судалгаанууд бол гарсан байгаа. Гэсэн хэдий боловч юу гэдэг хөл хорой тогтоох нь өөрөө энэ коронавирусын халдварын хязгаарлах гол арга зам. Дэлхийн аль ч улс орны энэ арга замыг л хэрэгжүүлж байгаа учраас бид бүхэн энэтэй бол эвлэрч энэ нөхцөл байдалд бол дасан зогсож усаас гаргаж байгаа шийдвэрийг бол дагах нь зайлшгүй юм аа. За тиймээс энэ нөхцөл байдал бид нар гинтийн байдлаар тулгараагүй өнгөрсөн 10 сарын хугацаанд бол маш урт хугацаанд ингээд бэлтгэгдэж ирсэн учраас дадал хэвшил зуршил болсон зүйлээ үргэлжлүүлээд аль болох тайван байдлаа хадгалахыг эрхэмлэнэ. За тэгээд хамгийн гол зүйл бол Ирак улсад болон хятад улсад хийгдсэн бас нэг судалгаа байна. Коронавирус талбарын үед хэдий ч захин орчинд цаг их зарцуулна. Тэр хэмжээгээр сэтгэл зүйн байдал даран бойлогдож сэтгэл зүйн хувьд бол айдас түгшүүр улам нэмэгдэж сэтгцийн тулгамцаа асуудал улмаар сэтгцийн эмгэг үүсэх хандлагатай байна гэсэн ийм судалгааны дүн үедээ гарсан байдаг. Тийм учраас та бүхэн маань коронавирус талбартай холбоотой мэдээлэл зөвлөгөөг авахдаа яг эрүүл мэндийн яам болон улсын онцгой комиссаас өгж байгаа тогтсон цагт өгж байгаа мэдээллийг авах зорилгоор захин орчинд хандах, тэрнээс бусад цагуудад бол амьдрал хэвийн үргэлжлэлгээр үргэлжлэж байгаа учраас амьдралын бусад зүйлүүд дээр илүү их анхаарч захин орчинд аль болох
бага цагийг одоо гаргах хэрэгтэй, зарцуулах хэрэгтэй гэдгийг бол зөвлөмөр байна. За энэ маань өөрөө та бүхний сэтгэл зүйн тайван байдлаа хадгалахад бол маш чухал зүйлээ гэдгийг бол онцгойлон хэлье. За дээрэс нь арт иргэдийн донд бол одоо ингээд мессежээр за захин орчин ингээд одоо хэрв одоо халуурах, ханиалгах, хоолоо өвдөх, за ингээд хамраас нас гоочих гэх мэтчлэн шинж тэмдэг илэрвэл хаана хандах вэ, яах вэ гэдэг мэдээллийг хүн бүрийн утсанд бол тодорхой хэмжээр эрүүл мэндийн яамнаас өдөр тутамд өгж байгаа. Тийм учраас зөвхөн одоо янз бүрийн одоо өөрт илэрч байгаа шинж тэмдгүүдийн талаар эхлээд 119 дугаард холбогдож мэдээлэл авсныхаа дараагаар за шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн үед бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Тэрнээс бусад цагт бол эмнэлгийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй, аль болох одоо ачаал үүсэхгүй байхыг бол эргээд бас анхаарах хэрэгтэй. Энэ маань өөрөө хэрхэн та одоо зөв мэдээлэлтэй байна вэ гэдгээс хамаарат таны сэтгэл зүйд үүсэх одоо түгшүүрийн байдалд бол энэ нөлөөлнө гэсэн. Тэгэхээр хэдий ч мэдээлэл дутмаг байна, тэр хэмжээгээр айдас түгшүүр үүсч байдаг. За ер нь коронавирус халдвар үед хүн амд бол хамгийн ихээр түгээмэл үүсч болох сэтгцийн одоо эрүүл мэндийн тулгамдсан асуудалд одоо сэтгэл зүйн байдал хямрал үзүүлэх одоо гол нөлөөтэй зүйлүүд маань юу гэхээр халдвар авахаас айх, эмээх, за тусгаарлалтын нөхцөл байдалд бол дасан зогсож амьдрах, за ойр дотны хүмүүс өвдөхүй гэж эмээх, санаа зовних гэх мэтчлэн одоо маш олон зүйлүүд. За дээрэс нь одоо тодорхой хэмжээгээр орлогын бууралт, эдийн засгийн байдал гэх мэтчлэн олон зүйлээс хамаарат бид бүхэнд иргэдэд одоо юу үүсч болох вэ гэхээр хамгийн нэгдүгээр айдас үүсч болно, түгшүүр үүсч болно. За магадгүй зарим хүнд уур бухимдал, ундууцал, за магадгүй халдвар авсан, халдварт одоо дам хавтал гэх мэт хүмүүст бол одоо өөрсдөд нь ичиж имээх, санаа зовних байдлууд үүсэх. За мөн бусад одоо сэтгэл зүйн тааламжгүй байдлууд одоо үүсч болно. За тэгэхээр айдас түгшүүрийн талаар тодруулаад ярихаар өвдчихвэ гэж одоо хүмүүс имэж болно. Гэтэл халдвар авсан хүмүүс маань бас одоо яг бодиттой өвдсөн байгаа өвчнөд айдсаар хариу урвал өгч болдог. Тэгэхээр энэ бодиттой өвчнөд айдсаар одоо хариу урвал өгч байгаас илүүтэйгээр хий хоосон одоо өвдчихвэ гэж санаа зовж байгаа байдал нь бол тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд илүү их одоо сөргөөр нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл одоо сэтгэл зүйн дархлаа одоо хувь хүний одоо дархлааны тогтолцоонд бол нөлөөлж байдаг. Тийм учраас бид бүхэн айдас түгшүүрт одоо хүчтэй автахгүй байх гол зүйл нь бол ерөөсөө л мэдээлэл, үнэн зөв мэдээлэлтэй байх хамгийн чухал. Тийм учраас цахим орчинд одоо хэрэгцээгүй одоо мэдээллийн одоо олон их сурвалжаас мэдээллийг авах бус үнэн зөв мэдээлэл авах нь одоо чухал юм а гэдгийг бол дахин хэлье. За мөн одоо уур бухимдлаар бол одоо уур бухимдал илэрч байгаа нь бол байж болох сэтгэл зүйн хариу урвал хэдий боловч тэрийг аль болох одоо бусдад одоо илэрхийлэхгүй байх, тухайн өөрт илэрч байгаа уур бухимдлаа зөв зохистойгоор гаргах нь бол хамгийн чухал юм. Сонссон одоо дуусан мэдээлэл болгоно одоо нийгмийн орчин, цахим орчинд бол бусд руу одоо ингээд түрэмгийлсэн байдлаар, за бусдыг турхирсан байдлаар гэдэг ч юм уу, эсвэл одоо бусдад ууралсан, ундууцсан байдлаар ингэж илэрхийлж гаргах нь бол зохимжгүй бөгөөд өөртөө болон одоо бусдад бол сэтгэл зүйн хувьд бол маш их дарамт үзүүлнэ, улам их одоо айдас түгшүүрийг нэмэгдүүлнэ. Тиймээс өөрт илэрч байгаа уур бухимдлыг аль болох зөв зохистой гаргах нь чухал. За амьсгалын дасгал хийх, дотроо тоолох гэдэг ч юм уу. За эсвэл уур бухимдал төрүүлээд байгаа зүйлийн талаар тэмдэглэл хөтлөх. Би яг юунаас уурлаад байна гэдгээ бол тодорхойлж таньж мэдэх нь бол чухал юм. За юугүй одоо цахим орчинд бол илэрхийлээд байж болохгүй нэ. За дээрэс нь мөн айдас түгшүүр, уур бухимдлаас гадна бол ичиж зовох, эмээх мэдрэмж маань бол хүнд одоо маш их одоо шаналгаатай, сэтгэлийн хувьд бол дарамттай байдаг, маш их хороо чанар өндөртэй сэтгэлийн мэдрэмж гэж үздэг. За тийм учраас өвдсөн хүмүүс болон одоо өөрийгөө буруутай гэж бодож байгаа одоо магадгүй тийм одоо мэдрэмжээр өөртөө хандж байгаа хүмүүс байж болзошгүй. Тэгэхээр энэ бол одоо дэлхийн нийтийг хамарсан цар тахлын асуудал учраас зөвхөн одоо өөрийгөө ойр дотны хүмүүсээ буруутгах одоо гэмшиг сэтгэлээр өөртөө хандахгүй байхыг бас зөвлөе. За тэгэхээр өөрт үүсэж байгаа энэ тааламжгүй мэдрэмж, за айдас, түгшүүр, уур амаг, ичих одоо санаа зовних бусад энэ тааламжгүй мэдрэмжүүдийг бол өөртөө дотроо хадгалалгүйгээр ойр дотны одоо
хүнтэйгээ бол найз нөхдөдтэйгээ ээж аавтайгаа за мөн одоо өөрийн хамгийн итгэдэг хүндтэйгээ бол ярилцаж энэ мэдрэмжээ гаргах нь хамгийн чухал байдаг. За энэ мэдрэмжийг ингээд хуваалцахын нэгэн хэрэг танд ингээд байхгүй гэж үзчихвэл өөрт байгаа энэ тааламжгүй мэдрэмжүүдийг бичиж тэмдэглэх байдлаар мөн гаргаж болно. За үнэхээр одоо зайлшгүй шаардлагатай гэж үзвэл нарийн мэрэгжлийн одоо сэтгцэн эмчид, сэтгэл засалчид за мөн сэтгэл зүйчид хандаж бодвол зөвлөгөө авч болно. За тиймээс та бүхэн бол өөрт байгаа тааламжгүй мэдрэмжүүдээ илэрхийлж гаргах нь хамгийн чухал. За мөн энэ нөхцөл байдалд бол өдөр тутмын одоо амьдралтаа өөрийн одоо хийж одоо сонирхдаг хийж үзхийг одоо хүсэжсэн сонирхдаг дуртай зүйлүүдтэй аль болох цаг гаргаж зөвхөн коронавируст халдвар бус өөр зүйлүүд дээр одоо дуртай сонирхолтой зүйлүүд дээр цаг гаргах нь бол бас таны сэтгэл зүйн тайван байдлыг хадгалахад бол дэмжлэг болно гэдгийг хэлье.